юу зурх үдж байгаа юм шиг юу. Зурагт үдчихэж энэ малчин зурагтнаас гоё юм. Зурагтнаас гоё юм гэж аа. 5 гишүүн малаа хараал. Уйд малаа сэрэг хараал. Ингээд хотод мянга гаргаад 5 ашуугаар нь за тэмээж байгаагүй 4 ашуугаар нь өсгөж илээ л да. Мянга хамгийн дэд мянга хэд үрж ирсэн. Гэхдээ тэрнийх нэрээ тоодог мянга гаргаад нэг зөөлөөр дахиад мянга гаргаад нэг зөөлөөр байраа. Тэгээд идвэсэн шүү. 5 хүүдэ байраа. За тэгжсэн үү? тийм 5 хүүдэ 5 байраа л зараад зөөлдөө хот руу ороход хотын ч дээрээс хаана ч явахгүй 2-3 зараач өгдөг юм биш. Тэгээд өнөө байр чинь тэр үед байсан үнэтэй дэсэн тэгээд хотын байрчаас үнэтэй дэс. Яг 3 хань байх хэвээр маань дотор хараад үзчихээ. Ямаан тэндээ үж байна. Манай юу? Ямаа гоё ямаа. Рубаа ямаа гоё ямаа алах юм байна. Хоёр харан жаахан тийм. Одоо ер нь малчин хүмүүс одоо үдид одоо ямар зүйл дээр анхаарал зүгээрээд байж. Үдид одоо жинхэнэ одоо өвлөн хэр ороо хамдам одоо ширх шалцал байхгүй л одоо ингээд малчин сайхан болчихсон шүү дээ. Эрүүл мал бол одоо үдид яа одоо сайхан ногоолол өвс ургамлаа дагаад явчихаа. Өөр юм байхгүй төлөөсөө харж маань хээр гадаа унтуулж авахгүй одоо ингээд хөөрхөн төрчих тийм унтсан шүү дээ. Төлөөр мал байсан гэж. Тэгээд хариулгаа сайхан хийгээл ичээрээ сайхан сонгочиход. Энээс хойш мал дөө зоохоо. За өтмөтгээд унтав. Тэр өтийг одоо тэгээд үргэлж харж байгаа бэтийн. Хөөрхий дээр үеч одоо өтөнд хийдэг хорч байхгүй жинхэнэ цэвэр мал байдаг. За Би ч одоо хүүхэд байхдаа өтөд мал өтөн ямаа цэвэр нэг өрчлөнгөөр тэрийг сугалж төвгээд шар сүүгээр угаагаад. Шар сүүгээр. Тий, шар сүүгээр янз угаагаад гадуур дотор одоо гоодсон барьсан үнэтэй танартай юм томын байвал хаачилж жижигэн байвал сэмэлж гоё шар сүүгээр угаачаал. Тэгээд цэвэр үнс хийгээд тавьдаг. За. Үнс хийн. Ямар ч хор байхгүй. Ямар ч хор байхгүй. Тэгэхэд одоо чи янз ороор өттэй шак хийгээ ичхэн тэр өтний хаанаас ичтэй. Тэгэхээр хээр гадаа амтнамад өтцэн зовоо шандаа явж малдаа нийлүүлж ирчихэ. Тэрийн сайхан өчлөө төвөрлөө тавьчихна. Амар болцсон мал явдаа шүү. Тэр мадаа өтцөө үргэлж ирэх чинь бас их буян гэж. Буян тэр чинь яаж зовж байгаа вэ те? Яаюулаа. Ганц юу хацхад амар. Тэр чинь тэгээд идэж чадсан. Бүр ингээд гой мууны баг яатсан байдаг үстэй. Тэр бөхсөн тэр чигээр нь бондоот л орсон. Айцсан яж аваас мөн чигтэй шүү. Кэрийн бичээрийн говийн тэмээ бол бас их зовж явд юм байлээ шүү. Тэгээд зарим нь тэр өтнөөс өвтөг баг. Цаашаа яваад бүр дотор руу орчихдаг. Нөө тэр ичи өвчл байрны тэр ихш. Барагдаад нэг байн хашаад авах шүү. Малчин. Манайхаас одноо зүр өтөлгөө сонирхол зүр инээд нэгрэлдэг шүү. Тэрийг өтөлгөөтэй дуртай. Яг нэг ямсаагаар ингээд том үтийг ингээд суугах ш. Тэр их зуусан байгаа шүү. Шок гэдэг сэгтийн чимээ гараа суулгахтэй шүү. Ами дээр нь хормор хийгээд баг. Одоо ч яг хор хийж чадгаа суулгарч. Тийм. Тэгж л одоо энэс өртөө анхаарна өшөөнийх анхаараад байгаа. Хайчилж гаргацсан үед бол шагармаг борооноос нэг хамгаалan тэгээд болчихно. Тэгээ сайхан хариулгаа. Тийм. Бичээ сайхан хариулаад өдрийн халуунд нь жахан гиттэй жамраагаад өглөө оройноос ирүүнд хагартал идүүлчих юм болж тэгээд сексигээд өгнө дөө. Нэрэн сайхан өөхөн тарга авал зүгээр махан. Эхлээд одоо энэ аг шавгонд махан таргасан. За. Жижиг одоо шавхтаа. Тэгээд сүүлдээ нөгөө юунда өөхөн дарга авахгүй бол их сайн байдаг. Махын урдаар суулгаж байна. Одоо ч тэгээд махан барагдаад нэг жах өөхөн даргал суудсан байх юм даа малч. Өөхөн даргатаа бол зод модонд бас жоохон муу төсөв багтаа гэсэн үг. Тэр их таргам
энэ дээр царцаж өгдөг гэж зарим нь одоо хөгсчүүл тийм яриа гарчлаа. Тэр чи махан дарга авчиж мал ирээсээ томрон. За эмээ битээр яриаг дуусгаарай. За ажиллаа игнэ. За юу юм. За ажиллаа гэж. Тэгээд энэ мал хараас явж гоё юм шүү дээ. Энийг өөрхөн тугдыг хар таана дээ. Шар цэцэг аваад өнгөчлээ. Энэ хэдээс одоо ногоо ургаад ирээд хашаанд оруулна. Манай ногоо идэг. Тийм шүү дээ. Манай ногоноос тэ зулгааг. Тий. За дөрөвчийнхээ хүрэн баасаа тэмүүлдэг тэгээд дуусхан да. За. Мад идэхтэй болчихжээ. Ногоо юу? Тий. Өхөрч одоо сөхөн ирж ирээд ичтэй шүү дээ ингээ хурдлаа. Урт ургаад ирээд ингээ хэл ороо жижиг дээр нэрж идэх үедээ яасан байхгүй юу?